Улсын хэмжээнд унтны усны чанар аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай 3 аймгийн нэгээр Сүхбаатар аймгийг нэрлэжээ. Тиймээс өнөөгийн бодит нөхцөл байдлыг үнэлж цаашид унтны усны чанарыг сайжруулах замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх томоохон төслийг бүгд найрамдах Солонгос улстай хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. Сүхбаатар аймаг усны чанарын хувьд бүхэлдээ тааруухан, унтны усны 75% нь шаардлага хангахгүй байна гэж эрүүл мэндийн байгууллагаас танилцууллаа. Тодорхойлбол усан дах фотор, магн, ураны найрлага усны стандартаас өндөр. Зөвхөн аймгийн хэмжээнд ураныг унд ахуйн зориултын 26 гүний удагт хэмжсэн дүнгээс үзэхэд 11 ходог буюу 40% нь ураны агуулга өндөр гэж гарчээ. Нийт хүн амын дунд амьсгалын болон хоол боловсруулах эргэтэн тогтолцооны өвчлөл хамгийн өндөр. Үүний үндсэн суурь шалтгаануудын нэг нь унтны ус юм а. Өөрөөр хэлбэл өдөр тутамдаа хэрэглэж буй унтны ус иргэдэд тулгамдж буй гол асуудал болоод байгаа юм а. Сүхбаатар аймгийн хувьд бол яг унтны усны чанартай холбоотой өвчлөл бол бас харьцангуй бас нарийн судлагдаагүй. Гэхдээ бол хоол уусрал эргэтэн тогтолцооны өвчлөл, тэрэн дотор одоо ходоод элэгжсэний өвчлөл, за шээс бэлгэсийн зам дотор бол бөөрийн өвчлөл, хүүхдүүдийн дунд ялангуяа шүдний өвчлөл, тэр дундаа одоо шүдний толготх өвчлөл бол бусад улс аймагуудтай харьцуулахад харьцан өндөр байдаг. Баруун урт сумын иргэдийн хэрэглээг хангахын тулд их усрын 3 гүний хутгаас 1300-аас 1500 м3 усыг хоногт олборлож байна. Гэхдээ энэ хэрэглээ жилээс жилд өснө нэмэгдсээр байгаа. Баруун урт сумын унд ахуйн усны нөөцийг анх 1982 онд тогтооход 27 жилийн нөөцтэй гэж тогтоожээ. Өөрөөр хэлбэл тогтоосон нөөц дууссан бөгөөд усны нөөцийг дахин тодорхойлох шаардлагатайг хэлж байна. Энэ төсөл хэрэгжтэй холбоотой шинэ их усрыг ахиж тодорхойлох одоо усны хэрэгцээ шаардлагатай байгаа. Тэгээд мэдээж усны нөөцөө бүрэн гүйцэд буюу тэжээлийн мужаар нь буюу усныхаа хаанаас их усрын тодорхой гараад ирэх юм бол усны ашиглалт нь бол цаашдаа энэ төхөөрөж одоо төслийн хүрээнд бол ус маань одоо иргэдэд эрүүл аюулгүй ус төгөөгнө л гэж ойлгож байгаа. Баруун урт суманд хамгийн сүүлд 2018 онд унтны ус цэвэршүүлэх төхөөрөмжийг ашиглалтанд оруулсан. Энэ нь 24 цаг тасралтгүй ажилтдаг учраас ашиглалтын зардал өндөр, хоногт боловсруулж байгаа усны 30%-ийг хаягдал болгон хайдаг, унтны усанд агуулгадж байгаа элементүүдийг нийтэд нь багасгаж шүүдэг зэрэг сул талтай. Цэвэршүүлэх төхөөрөмжөөр дамжин хэрэглэгчдэд хүрч буй усыг эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан гэж үзэхэд хүндрэлтэй. Тиймээс улсын хурлын гишүүн Отгон Баярын санаачлагаар бүгд найрамдах Солонгос улсын засгийн газартай хамтарсан төслийг Сүхбаатар аймагт хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төсөл нь Сүхбаатар аймгийн унтны усны чанар эрүүл ахуйг сайжруулах замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, мөн энэ салбарт шинэ технологиг нэвтрүүлэх зорилготой бөгөөд улсын хэмжээнд анх удаа гэдгээрээ онцлогтой. Цаашдаа бид хүн бол Сүхбаатар аймагт Солонгосоос бас энэ усны чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой энэ төслийг бас өнөөдөр бас хэлэлцлээ. Тэгээд цаашдаа энэ усны асуудлыг зүгээр энэ бол ганц Сүхбаатар аймгийн асуудал өөрөө биш. Энэ бол улсын хэмжээнд дээрэс нь энэ ард иргэдийн одоо эрүүл мэндтэй одоо салшгүй холбоотой үндсэндээ нэг зоосны хоёр талгаа гэж би ойлгож байгаа. Тэгээд эндээс бас тодорхой шийдлүүд өнөөдөр гарлаа. За энэхүү төсөл маань Сүхбаатар аймгийн баруун урт сум төдийгүй одоо бусад сумдуудыгаа хамруулж хэрэгжүүлэхээр бид бүхэн зорино. За эхлээд баруун урт сумаас одоо эхлэхдээ ус цэвэршүүлэх байгууламжийг барих, за усны чанарыг AI технологи ашиглан одоо хянах гэсэн ийм хоёр төслийг баруун урт сумд хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжихтэй холбоотойгоор унтны ус ба эрүүл мэнд хилцүүлэхийг мэргэжлийн байгууллагын төлөөлөл, аймгийн удирдлага төсөл санаачлагч болон хэрэгжүүлэгчдийг хамруулан хийж, бодит нөхцөл байдал цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон төсөл хэрэгжихтэй холбоотой асуудлыг талууд хэлэлцсэн юм а.